Орим төргийн үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Шилдэг татвар төлөгчид төрөндөө төвшөнд хүндэтгэл үзүүллээ. Татвар төлөгчдийн үүрэг хариуцлагыг онцолж бодлогын шинэ чиглэлийг танилцууллаа. Улсын хурлын дарга Бямцогт Оросын улбаны улсын элчин сайттай уулзлаа. Нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш хүртээмжтэй хүргэнэ. Трамп эрхчлөө ажиллагааны эхний өдөр Ираны жижиг завь далавчид пуужин дронуудыг устгасан. Орос Украин улсад ялалтын баярын үеэр түр гал зогсох шийдвэрийн талаар тусдаа мэдгдлээ. Япон Австрали улсууд эрчим хүч батлан хамгаалах ашигт малмлын салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Жил бүр зохион байгуулагддаг татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд энэ удаа шилдэг татвар төлөгчдөд төрийн ордонд хүндэтгэл үзүүлж шагнал гардууллаа. Улсын төсвийн гол их үүсрэг бүрдүүлэгч баялаг бүтээгчдийг ийхүү алдаршуулсан нь татвар төлөх соёл хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Монголын татварын алба 27 дахь жилдээ хэрэгцээнд үндэслэн зөвлөгч татварын алба өрөөндөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, татвараас шударгаар төлж, эдийн засгийн идэвхийг дэмжсэн аж ахуй нэгжүүдийг шалгаруулан шагнаж байна. Ёслолын үеэр Монгол Улсын ерөнхий сайд учрал татвар төлөгчдийг эдийн засгийн тулгуур бага хэмээн тодорхойлж, төсвийн орлого бол төрийн мөнгө биш, харин эргэн аж ахуй нэгжийн хөдөлмөрийн үр шим гэдгийг онцлон тэмдэглэлээ. Энэ нь төсвийн зарцуулалт, бодлогын хариуцлагын асуудлыг илүү тод тавьж буй улс төр эдийн засгийн чухал байр суурь гэж харагдаж байна. Засгийн газрын зүгээс бизнесийн орчныг сайжруулах хүрээнд чөлөөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж ихснийг тэрбээр дурдсан. Үүнд татварын өртөө аж ахуй нэгжүүдийн дансын битүүмжлэлийг суллах, олон мянган хяналт шалгалтыг цуцлах зэрэг шийдвэрүүд багтаж байгаа нь зах зээлд итгэлцлийг нэмэгдүүлэх хувийн хвшлийн идэвхийг дэмжих зорилготой. Эдийн засгийн өнцгөөс авч үзвэл ийм төрлийн бодлого нь богино хугацаанд бизнесийн дарамтыг бууруулж хөрөнгө оруулалтын идэвхийг нэмэгдүүлэх боломжтой. Гэвч нөгөө талд татварын бааз, суурь, төсвийн сахилга баттай тэнцвэржүүлэх шаардлага хэвээрүүлнэ. Өөрөөр хэлбэл дэмжих бодлого нь доктортой орлоготой хослохгүй бол төсвийн эрсдэл дагуулах магадлалтай. Энэ удаагийн шалгаруулалтаар Barlow World Mongolia хариуцлагатай хувьцаат компани, Mongolian Mining Corporation, Инхи сүүдэр компани, Solar Power Mongolia компани, Smart Logic компани зэрэг компаниуд шилдэг татвар төлөгчөөр тодорсон салбар бүрийн оролцоод хэлж байгааг харуулж байна. Эдгээр аж ахуй нэгжүүд нь зөвхөн татвар төлөгчид бус ажлын байр бий болгох, экспорт дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийн суурийг бүрдүүлж буй оролцогчтой юм. Тиймээс татвар төлөгчдийг дэмжих болох нь дан ганц нэг салбарын асуудал биш, макро эдийн засгийн доктортой байдлын нэг тулгуур болж байна. Эцэст нь дүгнэлт хэлэхэд шилдэг татвар төлөгчид хүндэтгэд үзүүлсэн энэ удаагийн арга хэмжээ нь татварын соёлыг төлөвшүүлэхээс гадна төр хувийн хвшлийн харилцааг шин шатнд гаргах бодлогын дохио боллоо. Хэрв татвар төлөгчдийг дэмжих, бизнесийн орчныг чөлөөлөх болгох нь төсвийн сахилга бат ээлтөө зарцуулалтаа уйлдаж чадвал эдийн засгийн доктортой өсөлтийг хангах бодит боломж бүрдэхээр байна. Дараагийн мэдээ. Монгол Улсын их хурлын дарга Бямцогт Оросын улбаны улсаас Монгол улсад суугаа элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзсан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо. Улсын хурлын дарга Бямцогт өнөөдөр Оросын улбаны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзав. Уулзалтын ихэнх тэрбээр Оросын улбаны улсын холбооны хурлын удирдлагуудаас ирүүлсэн мэндчилгээнд талархал илэрхийлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, улс төр эдийн засаг, хууль тогтоох байгууллагын түвшинд идэвхтэй өргөжиж байгааг онцолсон юм. Мөн парламентын хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр өмнө хийсэн айлчлал уулзалтууд тодорхой үр дүн авчирсныг дурдлаа. Тухайлбал хоёр улсын парламентын байнгын ороод найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бодлогын уялдаа харилцан ойлгослыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг онцлов. Уулзалтын үеэр талууд Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны төр хэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэр дундаа тарифын бус саад бэрхшээлийг бууруулах асуудал анхаарч ажиллах талаар санал нэгдсэн байна. Энэ нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг илүү таатай болгоход чиглэж буйг талууд тэмдэглэлээ. Түүнчлэн тээвэр логистик, агаарын тээвэр, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны өмнөх туршлагуудыг үргэлжлүүлэх боломжийг хэлэлцсэн байна. Ялангуяа транзит тээврийн коридорыг хөгжүүлэх, дэд үдцийн холбоотыг сайжруулах нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэхээр байгааг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд Монгол Оросын засгийн газар хоорондын байгуулсан агаарын хөлгийн түвш нийлүүлэх хэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийн протоколыг дурдлаа. Уг баримт бичиг нь Монгол улсын эдийн засгийн доктортой байдал, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг талууд онцолж, цаашид холбогдох байгууллагуудаар хэлцүүлэн батлуулахад анхаарч ажиллагаа илэрхийллээ. Энэхүү уулзалт нь хоёр улсын улс төрийн итгэлцлийг баттгахын зэрэгцээ, эдийн засаг, худалдаа, дэд үдцийн бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чиглэсэн яриа хэлцээ
болсноороо онцлог байлаа. Цаашид эдгээр тохиролцоонууд бодит ажил хэрэг болж хэрэгжих нь хамгийн чухал асуудал хэвээр байна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцэх хаан дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр ерөнхийлөгч хүнсний хувьсгал, тэрбум мод, эрүүл Монгол хүн зэрэг томоохон хөтөлбөрүүд айл өрх бүрийн хаалгаар орж бодит ажил хэрэг болж байгааг онцлоод эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дүүргийн иргэдэд талархал илэрхийлсэн юм. Нийслэлийн хүн амын бараг 20% буюу 330 мянган гаруй иргэн оршин суудаг хаан дүүрэг өдгөө амьдралын чанараа тэргүүлэгч эко хот болох алсын харааг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд иргэн бүр нийгмийн суурь үйлчилгээг оршин суугаа газраас ердөө 20 минутын зайд тэгш хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорж байгаа юм. Зөвхөн энэ онд л гэхэд улс нийслэл дүүргийн төсвийн 268 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц нийгмийн салбарыг дэмжсэн 197 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бол хаан дүүрэгт 800 гаруй мянган модыг тарьсан байна. Айдсын давааны хурдны замын зүүн урд хэсэгт нь бас томоохон ойн төгөл сүүлийн 5 жил байгуулж байна. Илгээлт 2100 гэдэг энэ арга хэмжээнд дээр бид нэр хаан дүүрэгс 42 хүүхэд явсан байна. Өндөр мэргэжлийн өндөр оронд суралцсан хүүхдүүдэд ажлын байраар хангах тал дээр анхаарлаа хандуулж байна. Боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын үр дүнд илгээлт 2100 тэтгэлгээр тус дүүргийн 40 гаруй залуу дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад амжилттай суралцаж, эхнээсээ эх орныхоо хөгжилд хүчин зүтгэж эхлээд байна. Манай хүүхэд Торонтогийн их сургуульд тэтгэлгээр суралцж байгаа одоо. Дэлхийн шилдэг сургуулиудад суралцуулах энэ хөтөлбөрийг би их амжилттай сайн хэрэгжиж байна. Ирээдүйг харсан нэлээд алсыг бодсон сайн төсөл боллоо гэж ойлгоод байгаа. Одоо ингээд бид нар чинь 100 амрахаар 21 аймгаараа явна. Ялангуяа одоо баруун тал руу явж байхдаа айгүйх одоо хур бороог айгүй гандуу харагдчихийдэг. Тэгээд тэрэнд бол яахын аргагүйгээс мод бол айгүй чухал юм байлээ гэдгийг бас ойлгож авсан өнгөрсөн 100 явахдаа. Тийм учраас энэ бол айгүй зөв хөтөлбөр юм байсан байна гэж тааштай ч гэсэн модыг бол маш сайн хүн болго айл болгон тий хин нэгнийхээ төрс өдөр болохоор мод тарьдаг ч юм уу тийм байгаас гэж юу нь яг бодогдчихэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын ерөнхийлөгч эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа манлайлсан хаан дүүргийн иргэдэд төрийн дэд цол одон медаль хүртэлээ. Тухайлбал Урлах Эрдэм дээд сургуулийн захирал тунгалаг Гавьяат багш, Ахмад инженер болсон жав хөдөөж авахын Гавьяат ажилтан, Ахмад эмч мөхтөгөө хүний Гавьяат эмч болсон бол Ламдорж үйлчлэгээний Гавьяат ажилтан, Өнөр цэцэг Гавьяат эдийн засаг цолоор тус шагнадлаа. Төрийн тэргүүн нийт иргэдэд хандан ололт амжилтаа баттгаж, ёс зүй сахилга батыг эрхэмлэн эвнэгдэлтэйгээр улс орноо хөгжүүлэхийг уриаллаа. Энэ удаагийн эдийн засгийн буландаа бид эх 3 жилийн төсвийн бодлого өөдрөг төсөөллөөр суурилж буйж, бодит эдийн засгийн нөхцөл байдалтай хэр нийцэж байгаа вэ гэдэг асуултыг хөндөж байна. Засгийн газраас 2027-оос 2029 оны эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувьд тогтвортой хадгална гэж үзэж байгаа ч энэ өсөлт бодит суурьтай юу эсвэл түүхийн эдийн зах зээлийн таамагт хэд найдсан өөдрөг хүлээлт үг гэдэг нь анхаарал татаж байна. Энэ удаагийн эдийн засгийн буландаа бид эх 3 жилийн төсвийн бодлого өөдрөг төсөөлөлөөр суурилж буйж, бодит эдийн засгийн нөхцөл байдалтай хэр нийцэж байгаа вэ гэдэг асуултыг хөндөж байна. Засгийн газраас 2027-оос 2029 оны эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувь тогтвортой хадгална гэж үзэж байгаа ч энэ өсөлт бодит суурьтай юу эсвэл түүхийн эдийн зах зээлийн таамагт хэд найдсан өөдрөг хүлээлт үг гэдэг нь анхаарал татж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 2029 оны төсөөллийг улсын их хурлд өргөн барьсан. За засгийн газрын тооцоололоор эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8%, 2028 онд 6%, харин 2029 онд 6.3% хадгална гэж үзэж байгаа бол инфляцийн хувьд 2027 онд 7%, 2028 онд 6%, харин 2029 онд 5% хадгална гэж үзэж байна. За төсвийн сахилга батын хувьд суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2% ашигтай, урсгал зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 30%, харин засгийн газрын хувьд 2029 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 45%-ийг эзэлнэ гэж үзэж байна. За гаднаас нь харуул эдийн засаг тогтвортой өсөж байгаа ч төсвийн сахилга сайжрах зураглал бол харагдаж байна. За гол асуудал нь хэд өөдрөг төсөөлөл байна гэж дүгнэж байна. За олон улсын байгууллагуудын үнэлгээ бол засгийн газрынхаас доогуур байна гэж үзэж болно. За тодруулбал уул уурхайн өсөлт хязгаарлагдмал гадаад эрэлт сулрах эрсдэлтэй мөн геополитикийн тодорхойгүй байдал үн дээр бол нэмэгдэж байна.
За өөрөөр хэлбэл 6% өсөлт тогтвортой хадгалагдах баталгаас сулаа гэж үзэж байгаа юм а. За төсвийн дийлэнх хийх үүсвэр нь бол нүүрс. За гэвч 2028 онд нүүрсийн үнийг 74 орчим долларт хүрнэ гэсэн судалгаа байгаа бол сэргэх баталгаа бол мөн төдий жинэгээрээ тодорхойгүй байна. За хэрв нүүрсний үн буурвал төсвийн орлого тасарч суурь тэнцэл мөн алдагдал орно. За төдий жинэгээрээ төсвийн тодтгол хийх эрсдэл үгээр нэмэгдэж байгаа юм аа. За засгийн газар харин инфляцийг 5 орчим хувь тогтворжуулах зорилт тавьж байгаа бол зарим нөхцөл бүрдүүл мэдээж инфляц бол буурах боломж бий. Гэхдээ дараах хүчин зүйлс бол нөлөөлж байна. За тодорхойлбол олон улсын зах зээлд шатхууны үнийг хэлбэлзэл, за мөн импортын өртгийн өөрчлөлт, за мөн дотоод эрэлтийн өсөлт бол үүнд багтж байна. За шинжээчдийн үзэж байгаагаар инфляц ойрын жилүүдэд аажмаар буурах боловч зорилттой түвшинд хүрэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагдана гэж бол үзэж байна. За 9 том зургаар харуул 2027 оны засгийн газрын өсөлтийг 5.8% гэж тооцсон. Уул уурхайн өсөлтөөс шууд хамааралтай гэж хэлж болно. За харин төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас хэтрүүлэхгүй гэж заасан. Бодит байдал дээр энэ үзүүлэлт тогтвортой баригдаж байсан түүх бол бидэнд ховроо. За мөн засгийн газрын өрийг 2029 он 45% хүртэл бууруулна гэж байгаа ч орлого тасарвал энэ зорилт биелэх эрсдэлтэй юм а. За эцэст нь дүгнэлт хэлэхэд засгийн газрын дунд хугацааны төсвийн төсөөлөл нь тоон үзүүлэлтээр сахилга баттай тэнцвэртэй мэт харагдаж байгаа ч бодит эдийн засгийн суурь нөхцөлтэй харьцуулахад хит өөдрөг хүлээлтээр тулгуурласан шинжтэй байна. За эдийн засгийн өсөлтийг уул уурхай. За тэр дундаа нүүрсний экспортоор түшиглэн төсөөлж байгаа нь өмнөх жилүүдийн давтагддаг эрсдлийг дахин бий болгож байна. За хэрв түүх эдийн үн төсөөлснөөс доогуур байвал төсвийн орлого тасарч тодтол хийх цаашлаад өөрийн дарамт нэмэгдэх нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байна. Зэмээс өнөөдрийн асуудал нь өсөлт хэдэн хувь байх вэ гэдэгт биш, харин тэр өсөлт ямар суурь дээр тогтож байна вэ гэдэгт оршиж байна. За хэрв бодлогын түвшинд энэ зөрүүг тооцохгүй бол ойрын жилүүдэд эдийн засгийн тогтвортой байдал дахин соригдох эрсдэл бодитоор харагдаж байна. Эдийн засгийн хөгжлийн яам болон хөгжлийн банк хамтран Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэлсэдэвт арга хэмжээг энэ сарын 4-өөс 8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл төсөл хөтөлбөрийн санхүүжилт, тулгамдж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэн боломжит шийдлүүдийг тодорхойлохоор зорж байгаа юм. Хөгжлийн бодлого тэргүүлэх чиглэлүүдэд тулсан төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засаг нийгэм байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах талаар оролцогч талуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилготойгоор Монгол Улсын хөгжлийн бодлого тэргүүлэх чиглэл хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өргөнүүллээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Баатар Сүрэн илтгэлдээ банк цаашид төслийн санхүүжилтийн шинэ бодлогыг хэрэгжүүлж 2026 онд 2.3 их 80 төгрөгийн зээл олгон эдийн засгийн өсөлтийг дэмжих экспортыг нэмэгдүүлэх Монгол Улсын хөгжлийг дэмжигч үндэсний институтад байх үүргээд үргэлжлүүлэх болно хэмээн онцоллоо. Монгол улсад албан болон хувийн хэрэгээр оршин сууж буй гадаадын иргэдийн мэдээллийг гадаадын иргэн харьяатын газраас танилцууллаа. Энэ оны 4-р сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэрэгээр оршин сууж байна. Тодорхойлбол 2189 аж ахуйн нэгж байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% нь барилга угсралт, зам гүр бүтээн байгуулалтын салбарт 24.4% нь геолог уул уурхай, газрын тоос, эрчим хүчний салбарт 17.1% нь үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ажиллаж байна. Мөн гадаад ажилтан авч ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь хууль заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Барс сайхын хойд байрлах найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг Восточны альянс хязгаарлагдмал хувьцаат компанид 2000-ад оны үед эзэмшүүлсэн бөгөөд тус газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн байна. Чөлөөсөн талбай жижиг дунд үйлдвэрлэл болон удирдлын чанартай жимск нь хүсний ногоо, сүт цагаан эдэ худалдаалах павильон барихаар төлөвлөжээ. Удирдлын чанартай учраас ажлын байрны хүртээмж нэмэгдэнэ. Мөн нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн сэргээ засварлана. Ингэхдээ нийтийн бие засах газар зогсоодын асуудлыг шийднэ хэмээн хотын удирдлага мэдээллээ. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Самбасны үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр өргөлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Персийн буланд гацсан олон улсын ачаад тээврийн хөлөг онгоцуудыг ормонсын хоолойгоор аюулгүй гаргах зорилготой Америк нэгдсэн улсын эрхчлөө тусгай ажиллагааны эхний өдөр тус улсын зэвсэгт хүчин Ираны 7 жижиг завь
За мөн далавчид пуужин мөн дронуудыг устгасан талаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байна. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн адмирал Брэд Купер энэ талаар хэлсэн мэдэгдэлтэй. Исламын хувьсгалт гвардийн корпус манай хамгаалтад байгаа хөлөг онгоцууд руу хэд хэдэн далавчид пуужин харуулж дронуудаар довтолж жижиг оврын завнуудыг илгээж бид хамгаалтын зэвсэглэлийг оновчтой ашиглан эдгээр аюул занал хэллийг няцааж чадсан юм мэдэгдэж энэ тусгай ажиллагаа эхлэх үеэр Америкийн цэргийн техник хэрэгслээс зайгаа барьж хол байхыг Ираны зэвсэг түвшинд хатуу анхааруулан энэхүү ажиллагаанд оролцож байгаа Америкийн нэгдсэн улсын цэргийн командлагчдад анги нэгтгэл бол арилжааны хөлөг онгоцуудыг хамгаалах шаардлагатай бүх эрх мэдлийг олгосон гэдгийг мэдэгдсэн талаар тэрээр тодтогсон байна. Их сурвалжуудын мэдээлснээр Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшнийхэн Ираны завнууд руу нисдэг тэргээр довтлсон бол Ираны тал ийм халдлага болсныг үгүйсгэсэн байна. Даваа гарагт мөн Арабын нэгдсэн Эмират болон Өмнөд Солонгос улсын хөлөг онгоцууд Ираны цохилтод өртсөн талаар дээрх улсууд мэдээлж Америкийн нэгдсэн улс өөрийн улсын талбайтай арилжааны 2 хөлөг онгоцыг тус хоолоогоор аюулгүй нэвтрүүлсэн гэж мэдээлээд байна. Мөн өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрагийн газрын тосны бомб Ираны цохилтод өртөж энэ талаар мэдээ цацагдсны дараа зах зээл дээрх Брент ангиллын нэг баррел газрын тосны үн 5% нэмэгдэж $115-ыг даваад байна. Одоогийн байдлаар Персийн болонд 2000 орчим ачаа тээврийн хөлөг мөн дээр нь ажиллаж байгаа 20,000 орчим далаачны хамт гатсан байдалтай байгаа гэсэн тоймтоо байгаа юм. Дараагийн мэдээ хүргэе. Орос болон Украин улсууд ялалтын баярын үеэр тусдаа гал зогсоох шийдвэр гаргасан талаараа мэдэгдлээ. Энэ нь 4 жил үргэлжилж байгаа дайны хугацаанд анх удаага хэлэлцээ хийж харилцан тохиролцсны үндсэн дээр бус харин тусдаа ийм шийдвэр гаргасан тохиолдол болж байна. Даваа гарагт Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны зүгээс ялалтын баярыг тэмдэглэх хүрээнд 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд түр эвлэрэл зарлж байгаа мэдэгдсэн бөгөөд Украины тал энэ жишгийг дагна хэмээн найдаж байна гэж тус мэдээлэлд дурджээ. Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны тус мэдээлэл гарсны дараагаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 5 дугаар сарын 5-аас 6 шилжих шөнийн тэг цагаас эхлэн гал зогсоож чимээгүй горимж шилжих болно гэдгийг даваа гарагт өөрийн Telegram сувгаараа мэдэгдэж мөн хүний аймнаас ямар ч тэмдэглэлт ойн баяраас илүү үнцэнтэй Оросын удирдагч нар дайныг зогсоох бодит алхам хийх цаг нь болсон гэж мэдэгдээд байна. Тэрээр мөн Оросын талаас ямар ч албан ёсны мэдээлэл хүлээж аваагүй Оросын албаны улсын хэвлэл мэдээлэлээр дамжуулж байгаачлан байлдааны ажиллагааг зогсоохтой холбоотойгоор Украинд албан ёсоор хандаагүй гэдгийг онцолсон байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Арменийн нийслэл Ереван хотноо зохиогдсон Европын улс төрийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Оросын албаны улс энэ жил ялалтын баяраа цэргийн техникүүгээр дараахан тэмдэглэхээ зарласан. Энэ нь Украины дроны давталгаанаас айж байгаагийн баталгаа мөн хэмээлсэн бол Оросын албаны улсын Батлан хамгаалах яамнаас үүнийг нь сүрдүүлэг гэж үзэн гал зогсоох хугацаанд давталгаа хийхгүй байхыг Украины талд анхааруулж Украины дэглэм ялалтын баярын жагсааллын үеэр саад хийх гэмтэргийн шинжтэй төлөвлөгөө хэрэгжүүлэхийг оролдсон тохиолдолд Оросын зэвсэг түвшин хариу арга хэмжээ авч Киевийн төв хэсэгт томоохон цохилт өгөх болон Киевийн энгийн иргэд болон гадаадын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад хотоос яаралтай гарах шаардлагатайг анхааруулж байна гэжээ. Ялалтын баяраар гал зогсоох тухай санаачлагыг анх өнгөрсөн 7 хоногт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа гаргаж байсан бол Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлтэй бид Путинийг дипломат алхам хийх хүртэл шахах болно хэмээн мэдэгдсэн байна. Сүүлийн мэдээ хүргэе. Япон, Австрали улсууд эрчим хүчний аюулгүй байдал Батлан хамгаалах салбар болон стратегийн чухал ашигт малтамлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцоод байна. Австрали улсад айлчилж байгаа Японы ерөнхий сайд Санае Такаичи даваа гарагт Австралийн ерөнхий сайд Энтони Албанистай уулзаж Хятад зүүн өмнөд Аз, Номхон талын арлын орнууд, Хойд Солонгос, Ормозын хоолой болон цөмийн асуудал зэрэг өргөн хүрээний сэдвээр стратегийн хэлэлцээ хийсний дараагаар эрчим хүчний аюулгүй байдал, батлан хамгаалах, кибер аюулгүй байдал, стратегийн чухал ашигт малтамал, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доктортой сүлжээг бий болгож дээрх салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хамтарсан тухайглалгээд нийт 5 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн хоёр улсын удирдагч нар эдгээр шин тохиролцоонууд нь олон улсын хямралын нөлөөллөөс улс орноо хамгаалахад туслана хэмээн мэдэгджээ. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.